Чтай гэсэн үг лээ. Тэгэхээр цэцэг тааны цахиур төмөр гэдэг бол тэрийн нэг зохион бол нэр биш. Яг үнэхээр амьдрал дээр ийм хүн байсан гэж үзэгддэг байх нэ. Сайн байцгаана уу эрхэм үзэгч сонсогч та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Юуяа Entertainment-ийн даалж ертөнц нэвтрүүлгийн дараагийн нэгэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн нэвтрүүлгийн түншээр авторадиатор сервис. За өнөөдөр та бүхэндээ сая 2 хоногийн өмнө эрт цэргийн баяр боллоо. Тэгээд эрчүүдтэй зориулан шилийн сайн эрсийн домгоос хүргэх болно. Хамгийн түрүүнд нь та бүхэндээ засаг тааны захиур төмөрийн талаар мэдээлэл хүргэе. Захиур төмөр гэдэг нь яг бодит хүн үү, хойс нь домог уу, за уран зохиолын дүр юм уу гэсэн асуулт өнгөрсөн зууны 70-аад оноос эхлээд хүмүүсийн оюун санаанд эргэлцээр ирсэн байдаг. Домог болсон шилийн сайн эрчүүдийн нэг болох засаг тааны захиур төмөр за манай кино урлагийн хуудсанд тод томруунаар үлдсэнийг бидний хамгийн сайн мэдих Тунгалаг тамир киноноос харж ирсэн баг тийм ээ. Засаг тааны захиур төмөр хэмээх шилийн сайн эр нь түүхэн бодит хүн байсан байна. Гэхдээ Тунгалаг тамир романы захиур төмөр за харин яг бодит амьдрал дээрх захиур төмөр хоёрын хооронд нэлээд олон ялгаа зааг байсан гэдгийг дууртах нь зөв болов. Тунгалаг тамир роман дээр захиур төмөр нь ангийн тэмцэл өрнүүлэгч нэгэн болон хувирсан тул уг киног дэлгэцэнд гарсны дараахан болохоор бодит захиур төмөрийн сургийг мэддэг хуучны настай хөгшчүүд хүртэл за энэ захиур төмөр чинь бидний мэддэг төмөр биш байна. Танигдахааргүй өөр хүн болжээ гэж шагширч байсан гэдэг. Тунгалаг тамир киног дэлгэцэнд гарсныхан дараахан Завхай аймгийн шилүүстэй сумын настайчууд Салхин сандаг гэдэг шилийн нэр захиур төмөр гэдэг нэрээр адуу хөөдөг байсан юм гинлээ. Уг нь бодит хүн байгаа юм. Луугүний ихтгэл баян ч гэсэндээ бодит хүн байсан юм гинлээ. Хоёр тамирын хоорондох хүндийд ихтгэл баян адууга хураахад багтахгүй бялхаж хальж байдаг байсан юм хэмээн ярьсан байдаг. Хоньныхоо тоогоор богд хаанаас ч илүү баян 18,000 хоньтой. Дээрээс нь 100 гаруй малчин зарцтай хүн байсан гин. 1930-аад онд хамтралжуулах хөдөлгөөнд игтгэхэд хамаг малаа хураалгасан ч гэсэндээ 3,000 толгой мал хангаан нуруунд нуун авч үлдээд за тэр үед нь гинтэн сайд баяжигтун лооцсон дэвшүүлсний дараа 5,000 малтай болж ахаад баяжиж дээшилсэн ч гэсэндээ 1938 онд Банчин богдтой холбоотой хэмээн хэлсээр хэлмэгдэж бут усан төвхтэй хэмээн яригддаг байна. Харин захиур төмрийн хувьд бол улаастан амбанд баригдан 9 эрүү шүүлтэнд ороод давж гарч ирснийхээ дараа болохоор говьалтай их богдоор нутгалдаг дуучин жигээ хэмээх хүүхэндээ хайр сэтгэлийн холбоотой болж гол төлөв алтай нуруугаар дамжин өвөрлөгч хөх нуураас адуу хөөдөг болсон гэж яригддаг байна. Хөх нуураас хөөн оруулж ирсэн адууга болохоор яахан гэхээр зүүн хоошоо Сэцэн хан, Түшээд хан аймаг руу гаргаад тэндээс хөөсөн адууга хөх нуур руу оруулдаг байсан юм гинлээ хэмээн хуучилж суухыг нь за тухайн үед Ахмад байсан тийм ээ. Ахмад сэтгүүлж Б Ширнуга тэмдэглэн авсан байдаг байна. Бас 1990-ад оны үед захиур төмөрийн талаар түүхэн бодит зохиол бичгээр оролдож байсан төвөгч цогт хоёр Аргангай аймгийн Үгийн нур сумын харьяат өндөр настан намсрааж ав. За захиур төмөрийн тухай ийм хөөч хөөрснийг нь та бүхэндээ тайлбарлуулъя. За намсрааж авгаа юу гэж ярьсан бэ гэхээр олонний дунд домог болж үлдсэн захиур төмөр бол хятад худалдаачдын зүрхэнд орсон шилийн сайн эр байсан гэж манай хөгшчүүд бол ярьдаг. Залуу байхдаа ихэвчлэн өөр нэрээр аймаг гушууд дамнуулаад адуу хөөдөг байснаа ардын засаг ялхаас өмнөхөн болохоор улаан даамаа тэргүүтээ халахын сайн эрчүүдтэй нийлээд хятадын пүүс дэлгүүрүүдийг тундаг, за үрийн дансыг нь шатаадаг, улмаар урагшаа гарч аваа. За эсвэл жанч хүүгээс орж ирж аваа ачааг хөсөг жинг дээрэмдэж тондог болсон юм билээ. Харин ардын хувьсгал ялж байх үед захиур төмөр дөнгөжл 40 насыг гарч явсан байгаа юм. Гэхдээ хувьсгал ялснаас хойш гэсэн сайн эрийн зангаа орхиж өрөөсөж чадалгүй монохол байх байдгаараа ховдын хязгаар таг нурын хагас адуу хүн оруулж ирдэг байсан гэдэг.
Ардын цэцэг тогтсноос хойш тархан өгөхөр үнд орсноос биш хувьсгалаас өмнө Монгол улсад хамгийн өндөр үнэтэй малбал адуу байсан байна. Тэр үед таган хуваагаас 200 шилмэл адуу хөөгд ирсэн сайн ир одооныхоор бол дунд цэргийн чинээлэг бизнесмен болчихсон байгаа байхгүй юу? Гэхдээ хамгийн гол нь шиллийн ирчүүд зөвхөн хөрөнгөжих, баяжих гэж огт явдаггүй. Хаа хулаас хөөж ирсэн адууныхаа талыг нь нутгийн баячуудад хямдхан зардаг юм. Зарчаад харин үлдсэнийг нь ядуу хүмүүст тараагаад өгчдөг байсан гэдэг. Одоо цагт бол хүмүүс тунгалаг тамир кинон дээр гардаг төгжил шиг л ингэж махаа зовоож хөөж ирсэн энийг хадууг ядуу хүмүүс зүгээр тарааж өгөөд яах вэ гэд сүүлчийн ганцыг нь хүртэл дамлаж зарах гээд зогсож байсан л байна. Монгол улсын Далай-лам хэлэхдээ гүүний сүгээр цэнгэгчдийн орон Монгол улсыг хэлэхдээ тийм ээ орон гэж нэрлсэн байдаг. Түүн шиг адуу хөөж зугаацад зингэдэг хүмүүс байсан гэвэл онох байх. Зохиор төмөр хувьсгалаас өмнө сэлэнгэд маш их нэр нөлөөтэй байсан шаа данжаад байр шинхүү хэмээх хоёр хужааг галзууртлан тонсон гэж дээр хүмүүс ярьж байсныг би санаж байна. Уг явдлыг сонссон Арангаан Заян гэгээний хүрээнд хүчээ авч байсан Заяа темпүсийн данжаадуудад нутгийн монголчуудыг данжаадууд болохоор нутгийн монголчуудыг сэм дуудаж уулзсан байгаа юм л та. Уулзаад юу гэж хэлсэн бэ гэхээр тэр захиур төмөр гэдэг сайн хүнээ за манад л дагуулж ирж болтгүй юм шүү. Бид алт мөнгө зүгээр үгүй дагуулад хүрээд ирвэл үгөө. Байр шинхүү шиг тэгж юм харамлахгүй зүгээр үг нөгөө хэмээн аминчлан захиж байсан гэдэг. Үүнийг сонссон захиур төмөр нэг удаа Заяатын пүүсээр орж өдөржин тансаг хоол архиар дайлуулад гарахдаа хоёр тэмээн тэрэг ачаа аваад явсныг нь тухайн үед олон хүн ч харсан байдаг. Харин тэр явдлаас хойш захиур төмрийн нэрийг бариад даган дуурайгчид олширсан буюу түүний нэрийг барин булган хөвсгөлийн нутагт байсан хятадын жижиг пүүс дэлгүүрүүдийг тондог жижиг гарын дээрэмчид бий болсон байгаа юм. Сүүлдээ нөгөө дээрэмчид зөвхөн хятадуудыг ч биш. Сайн ноён хааны хошуу ноёд баячуудын гэрт нь захиур төмрийн нэрийг барин давхиж ороод дээрэмдчихэд явдаг болсон байгаа юм. Тиймээс захиур төмөр өөрийнх нь нэрийг барин хятадуудыг тондог дээрэмчдийг сургаасаар яваад халуун мөрөөр нь мөшгөж орж дээрэм хийх үед ногтож хагаад бүдүүн мунаар нам зохин муужруулж бариад модноос толгойг нь уруу харуулan дүүжлээд доор нь түүдэг асаан ам өчгийг нь авч исэн гэдэг. За ихэж намайг дуурайхгүй шүү гэдэг. За энэ талаар болохоор лодо тамбихгүй тунгалаг тамбир амаанда 15-ын цагдаа болж айлгах гэсэн ардын журамт цэргийг захиур төмөр хүлчгээд доор нь галт хүлэх гэж байгаагаар дүрсэлж оруулсан байдаг. За ингээд та бүхэндээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулаад үргэлжлүүлэн хүргэе. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Авторитет сервис. За өрн тулаан цаг ирж байгаатай холбогдуулан мотоцикл мопедны үе ирлээ. Тэгэхээр та магадгүй 4 дугуй та тийм ээ 2 дугуйтаар сольж төвчрэлт саатахгүйгээр цагаа хэмнэ гэж бодож ивэл Авторитет сервисийг бас зориод нэг үзээрэй. Тэд маш олон төрлийн сонголттойгоор мопедууд худалдаалагдж байгаа. За таны хэрэгцээнд яв цав тохирох, тухта. За дээрээс нь мотоциклод мопедийнх нь суудал нь доороос өөрчлөлт халдаг. Ийм сонголтууд маш олон өргөн байгаа. За мөн зээлийн нөхцлүүд ч гэсэн байгаа учраас үнийн хувьд бас маш боломжийн үнэтэй очоод сонгоод судлаад аваарай. Нэвтрүүлгийн түншээр Авторитет сервис байлаа. Баярлалаа. За өнөөдөр та бүхэндээ захиур төмрийн талаар хүргэж байна. Ингээ өргөжлүүлье. За харин ардын хувьсгал гарах үеэр шилийн сайн ирчүүдийн зарим нь яах учраа олохгүй төөрөлдөж эхэлсэн. Ингээд төөрөлдөж явах үед болохоор бороо өнгөрний цэргүүдэд хүчин зүтгэж явж байсан байдаг. Захиур төмөрч гэсэн тухайн үед Хатанбаатарын цэрэгт агт хөөж нийлүүлж явсан гэдэг. Харин тунгалаг тамир кинон дээр болохоор Хатанбаатар Мөксөр Жавын агтыг захиур төмөр хариулж байгаагаар гартдаг нь болохоор уран сайхны дүр юм байна. Тухайн үед Баатар вангийн цэргийн агтыг болохоор ардын хувьсгалын бартцаан гомбын санжид хэмээх засагтхан аймгийн харьяад нэгэн хариулж явсан байдаг юм гэх зэргээр нилээдгүй зүйлийг
өгүүлж ярьсан нь өнөө хүртэл олонний сонирыг мэлж чадалгүй хадгалагцаар байдаг байна. Нэрэж 1985 онд хэвлэгдсэн Монгол ардын журамт цэргийн дурдтгал хэмээх номонд ардын хувьсгалын барьцсан Гомбын Санжид гэдэг хүн Хатанбаатар Могсорчовын агтыг хариулж байсан тухай дурсамжаа бичиж үлдээсэн байдаг байна. Тунгалаг тамир хэмээх түүхэн роман болон уран сайхны кинонд Захиур Төмрийг тариатын хүрээн дээр эсэргүү бослого болж байхад нь таарч ирээд ламнартаа болохоор тийм ээ нүцгэн гараараа нудрах зөрүүлэн тэмцэлцээр буудуулаад өгч байгаагаар дүрсэлдэг. Гэтэл үнэн бодит намтар нь үүнээс шал өөр юмсанж. За зарим нэг хүн эсэргүү хэргийн толгойлогч төгж жанжны зэрэгт байлдаж яваад тариатын хүрээний арын модонд цээж рүүгөө онгоцны пулемотоор шушуулан амиа алдсан даншгийн зам болох гүрж автай Захиур Төмрийг ихэд андууран хооронд нь сольж бодилдог байна. Түүнчлэн зарим нь Захиур Төмрийг 1932 оны эсэргүү бослогын хийгээр баригдан лам нарын хамт буудуулсан гэж ярьдаг байхад харин зарим нь болохоор бослог дарагдмац энэ актер бослог дарагдсан баам л та. Захиур Төмөр алтай уул руу оргож зүхтаагаад амьд үлдээд Шинжааны сайн ирчүүдтэй нийлэн сураг тасарсан гэж ярьдаг юм байна. За мөн 1945 он хүртэл амьд байсан. Тэгээ амьд байжгаад Османы казакуудтай нийлэн хятад цэргийн эсрэг тэмцэлдэж яваад нас барсан гэх мэтээр домог түүх шиг зүйлийг араараас нь ярьсаар байдаг байна. За ямар ч л байсан хангаа нурууны хөөх нөөр гунгаан начин хэмээх домог болсон уулын хавцлуудад Захиур Төмрийн оргинож байсан хэд хэдэн агуу одоо болтол хинж болохын аргагүй уулын цоожин хавцал нууцлагдаж байдгаа хэмээн амнаас ам давжин яригддаг нь үнэн гэж үздэг байна. Алхын сайн эрчүүдийн зарим нь өөрийн амьд сэрүүн байх үедээ цуглуулсан ертөнцийн их өвөө хиндэж гэрээсэлж үлдээгээгүй буюу за тэр уулын агуудаа нууж орхисон гэдэг яриач гисэн бидний дунд яригцаар л байгаа. За айгүй бол одоо энэ хилээд байгаа агууд тийм ээ энэ дээрх агуунуудад Захиур Төмрийн Хятадын пүүснүүдээс тухайн үед дээрэмдчихсэн их баялаг эзнээ хүлээгээд одоо хүртэл байдаг ч юм билүү хэмээдэг. Энэ мэтээр Захиур Төмрийн тухай тодорхой баримт муутай олон янзын домог яриа байдаг боловч яг одоо өнөөдрийн нэвтрүүлгийн ихэнд дурдсан Салхин сандаг хэмээх шилийн эр Захиур Төмөр гэдэг нэрээр адуу хөөдөг байсан гинлээ гэх дурсамж түүхэн унанд үнэнд болохоор хамгийн их ойртож байгаа гэж үздэг байна. Засагт хааныхан одоо энэ хүүх харжуудаараа бахархаж явдаг Говьалтай аймгийн харьяад түүхийн ухааны доктор зохиолж Наамбуу хэлэхдээ болохоор Салхин сандаг хэмээх шилийн эрийг Захиур Төмөр мөн болохыг түүхийн үүднээс бүр нотолсон байдгийн байх шүү. Түүхч Наамбуу Чингис хааны менежментийн холбооны ерөнхийлөгч Инх Тайван нарын эх орон сэтгэлгээтэй хүмүүс 2011 онд болохоор хонгор толгой орчимд Монгол ирчүүдийн хоймрын шүтэн хэмээх зохицолбор хөшөө босгосон байдаг. Энэ тухай тодруулахаар өнгөрсөн жил болохоор энэ зохиолыг бичсэн ойдугай Наамбуу түүхчтэй уулзсан байгаа юм л да. Тэгээ уулзахтаа хоорондоо юу гэж ярилцсан юм бэ гэхээр ингэж хоорондоо ярилцсан байна. Хүн төрөлхтний түүхийн агуу их одоо өнгөрсөн цагийн ихэнхийг овгийн ахлагч нар одоо захирагдаг байсан болор эртний үе эзэлтгээ. Үүний дараа хүн төрөлхтөн нэлээд хөгжсөн ба. Ингээ эцэст нь Баатарлын эрен ихсэн гэж үздэг. Баатарлын туйл гэдэг ч юм уу. За Баатарлын эрний үндэс маш ихтэй газар бол Монгол улс. Хүннийхүү үеэс эхлээд 13, 14, 15 дахь зууны үед монголчууд эрэгтэй хүүхдийг багаас нь ном суманд мэргэн воринд гарамгай болгон хүмүүжүүлдэг. За энэ эрчүүдээр хүүхэд нас одоо энэ эрчээр болохоор хүүхэд нас бийд хүрээд баатар болдог байсан байна. Одоогийнхоор бол эрдэмтэн ч юм уу бизнесмен болж байгаатай тун адилхан гинэ. Баатарлын эртний одоо бүхэл бүтэн үндэстний сэтгэлгээний дундаас нэг хэсэг эрчүүд тодорхой тавиаж гарч ирсэн нь бидний одоо домог хууч мэт яригддаг шилийн сайн эрчүүд. Тэд нийгмийн тэгш бус байдлыг үүсгэж
шудраг бус байдалд өшрөгсөн хүмүүс байна. Өөрөөр хэлбэл ядуу ард түмнээс их хэмжээний алба хувцсуур татаж хөрөнгөцсөн ноёд баядын мал сүргээс таслаад буцаагаад нөгөө ядуу зүйтэй хүмүүст хүргэж өгдөг, өөрөө огтоосоо ашиг хонжоо хардггүй хүмүүсийг хэлдэг байж. Ийм хүмүүсийн жишээ бол Алтай нутгийн зохиолч Лодо Дамбын Тунгалаг тамирт гардаг Цахиур төмөрийн дүр гэдэг нь бид нар сайн мэдэх баг. Лодо Дамбгай болохоор яг энэ манай нутгийн хүн юм байна. Одоо ч манай нутагт ах дүүс нь байгаа. Их зохиолчийн төрж өссөн газар бол яг нөгөө Тунгалаг тамирын эрдэнэ морой алдчихад залбирдаг Тарлан хайрхан гин. Ата таван тэнгэр. Энэ хайрхан манай дэлгэр суманд байдаг. Хонгор толгой өвөр дээр 20 дойр хойлоо уулзъя гэж Цахиур төмөр дуулж явсан гэдэг. Хонгор толгойд бас манай нутагт байдаг. Цахиур төмөрийг хүмүүс уран зохиолын дүр гэж ойлгодоггүй. Энэ дүр болохоор ерөөсөө зохиомол дүр биш. Лодо Дамбгай хар багасаа л баатарлаг, туйл, баатарлын эртний үлгэр томгийг сонсож өссөн хүн. Тэгэхээр Лодо Дамбгай мэдих бидний үеийнхэн сайн мэддэг буюу шилийн эрчүүдтэй холбоотой түүхийн улбаанууд манай нутгаас их гаралтай байдаг юм. Ухаандаа засагт хааны хөх харчууд. Жишээ нь манай нутагт Солгой шагдар гэж шилийн ир байсан. За тэгээд сохор дэрэм, салхин сандаг, за жөрөөн цул гэх мэтийн алтартай шилийн ирчүүд байсан шүү. Ийм жишээ судлаад үзвэл засагт ханаар тогтохгүй Монголын айлч нутагт бий. Энэ бол монголчуудын баатарлаг байх, тэмцэгч байх, ядуу ард олондоо тустай байхыг хэрмэлсэн сайн ирчүүдийн түүхэнд үлдээсэн ерөнхийдөө бол дархлаа байна. Шилийн сайн ирчүүд бол хит их бажиж хөрөнгөжих хэрэггүй байна гэдгийг л эрт ухаарчсан. Бусдын төлөө амь насаа цолхоос ч айдаггүй тийм хүмүүс байсан. Тэ дээрэс нь өөрсдийнх нь бүхэл бүтэн гүн ухааны тогтолцоог бий болгосон бүлэг хүмүүс. Миний хувьд гэвэл шилийн ирчүүдийн энэхүү гайхам чанарыг хар багаасаа сонсч өссөн. Энэ хэрээрээ олон жилийн өмнөөс тодруулж хэлбэл 70-80 оноос судалж эхэлсэн л дээ. Би 1967 онд дунд сургуулиас гараад малж байлаа. Тэр үеэс шилийн ирчүүдийн тухай дуулж сонсох болсон. Үүн дээр Тунгалаг тамир амааныг уншсанаар бүрч дэврэн сэтгэлтэй болчихсон л доо. Ямар сайндаа Лодо Дамбгай нутагт ирж уулзалт хийж засагт хааны хөх харжуудаараа бахархаж байх үлээ дээ. Тиймээс би өөрийгөө засагт хааны сайн ирчүүдийн түүхийг гадарлах хүмүүсийн хамгийн сүүлчийн төлөөлөл болов уу гэж боддог. Өөрийгөө ингэж үнэлэх эрхэнж надад бий. Цахиур төмөр бол салхин сандаг тэргүүдээ 4-5 сая эрийн цогц дүр. Жишээ нь шилийн ир Солгой шагдар энд тэнд явахдаа өөрийгөө Цахиур төмөр гэж хэлж явдаг байж л дээ. Салхин сандаг хангаа руу хурдан морины хулгайд явахдаа өөрийгөө Цахиур төмөр гэж хэлдэг байж мөн. Солгой шагдрын хүч оюуныг засагт хааны хушуу ноён зарим хэрэгт ашигладаг. Жишээ нь түүгээр богд хаанд бичиг, захиа, бэлэг, хадаг хүргүүлдэг байсан гэх домог бий. Нэг удаа хушуу ноён Солгой шагдарт чи богдын хүрээ рүү юу ч үгүй хоосон явган нүцгэн яваарэ. Чиний шүрмсийг шалгана гэж хэлж байсан түүх байдаг гэнэ. Харин энэ Солгой шагдар богдын хүрээ рүү явган явж хагаад замдаа нэг нутаг хушуугаар ортол тэнд нь ядуу ардуудын тэмцэлд тааралцсан байна л да. Тааралдаад тэнд нь манер оролцоод улмаар хүмүүсийн талархлыг хүлээснээр богдын хүрээрээ унаатаа залгаж буцаж ирэхдээ хүнтэй мөрийцэж тэмээтэй болоод ирж байсан гэж яригддаг. Хошуу ноёнтой холбоотой түүх болохоор үүнийг би амьдлаг түүхээ гэж хэлэх байна. Солгой шагдар мундаг бэр чадалтай дашуураар сүрхий явардаг хүн байсан гинлээ. Үүгээр ээж их алдаршсан гэдэг. Энэ тухай Говь Алтай аймгийн Баян уул сумын Харьяад за яруу найрагч бүхийн засвал шүрхүү Баян уулын тухай номондоо оруулсан юм билээ. Солгой шагдрын үр удам гэвэл 1932 оны лам нарын эсэргүү бослогыг даралцаж яваад эсэргүү нарын гарт ороод цээжин дээрээ 5 хошуу сийлүүлээд зүрхээрээ туг тахиулж амнасаа алдсан эрхлэг чекист Янсан жав юм байна. Цэргийн түүхийн музейд энэ хүний зураг байдаг. Янсан жав хонгор тоолгын хавцаа байхад авсан булгагт төрсөн хүн юм байна л да. За хожим Сүхбаатарын одонгоор нэхин шаг нагцсан. Бас л Солгой шагдрыг дуурайсан тэмцэгч хүн байж л тэ. Солгой шагдар адуу хөөгтөө их холоос хөөдөг гэнэ. Халах 4 аймаг 4 өөр нэр хэлж явдаг байж л тэ.
За үүний нэг нь Захиур төмөр. Ялангуяа Төшөөгтхан аймгийн нутагт Захиур төмөр нэрээрээ ихэд алтарсан байдаг. Тэгэхээр Захиур төмөр гэдэг нэр бол их цохиолж лодоо дамгуй толгойд орж ирсэн зүгээр ч нэг цохиомол нэр бол биш. Бид Тунгалаг Тамир кинон дээр Захиур төмөрийг хүлээхэн гавыг тайлж хаяад булдаг яг тэр довцог дээр ухаандаа хонгор толгой өвөр дээр 20 доор хоёулаа уулзъя гэж дуулж авсан хонгор толгой дээр Монгол ирчүүдийн хиймэрийн шүтэн гэдгийг босгосчихсон. Захиур төмөр эхнэрийнхээ авчирсан хуурайгаар хүлийнхөө гавыг тастаж газар малтаад гимгүү хүнийг дахиж битгий ингэж тамлаж байгаарай гэж лээд болж орхидог шүү дээ. Киноны зураг авалтыг яг энэ хонгор толгой дээр хийсэн байгаа юм. Мөн Захиур төмөрийг адуу өгөөд дахиж авдаг зургийг бас яг тэнд авсан байдаг байна. Эн чинь бас л Шилийн ир Салхин сандгийн нутаг. Хонгор толгойгоос хоошоо харахаар Монголын анхны 5 их дархан газрын нэг Хасагт хайрхан уул бий. Хасагт хайрханы тэндээс тарлан хайрхан харагддаг юм. Энд нөгөө Чанчун бөмб ирж байсан гэдэг шүү дээ. Тэгээд Чингисийн ерөнхий сайд гэмээр Чангаа Чинсан эндхийн тээлийн хүндийд ургац тариалж байсан гэдэг. Үүнийг эрдэмтэд тогтоочсон. Хонгор толгойн тэр орчин бол Монголын уян шилдэг сайн ирчүүдийн түүх, нэр, домог, онгод, шүтлэг оршсон ийм газар. Тиймээс бид тэнд Монгол ирчүүдийн хэм бурлаг шүтэнэ байгуулчихсан юм. Үүнд Шилийн сайн ирчүүдийн намтар түүхийг нь голчилж гол болгосон байдаг. Яагад гэвэл Манжийн дарангуул үед жинхэнэ тэмцэгч нар одоогийнхоор бол лидерүүд их байж л дээ. Тэр үед манайх ихэнх ирчүүд лам болоод илт барьдаг гартаа ирэх бариад майн мэдсэн уншиж байсан үе. Харин тэр хүнд бэрх цагт жинхэнэ дүрлзэж байсан бол Шилийн сайн ирчүүд. Монголын их тэмцлийн Модон хааны Чингис хааны тэр их цөс зоргийг Манжийн дарангууллын үе алдалгүй тээж аимшиггүй тэмцэж авсаар алдар цуутнууд гэж Шилийн ирчүүдийг тэмцэж явсан хүмүүс бол Шилийн ирчүүд гэж тод томруунаар хэлмээр байна гэсэн байна. За тэгэхээр Шилийн ирчүүдийн түүх домог бол энэ мэдчлэн ар араасаа өрнөнөө гэсэн. Тэгэхээр Цэцэгт хааны Захиур төмөр гэдэг бол тэрийн нэг цохиомол нэр биш, яг үнэхээр амьдрал дээр ийм хүн байсан гэж үзэгддэг байх нэ. За энэ хүү өнөөдрийнхөө нэвтрүүлгийг та бүхэндээ сэтгүүлч бай ойдоггоон бичсэн зүйлээс нь хүргэлээ. Тэгэхээр Шилийн сайн ирчүүдийн номыг үргэлжлэлийг нь дараагийнхаа нэвтрүүлгээр та бүхэндээ өргөн. Нэвтрүүлгийн түншээр Авторадиотор сервис байлаа. Энэ хүртэл хамт байсан баярлалаа. Дараагийнхаа дугаараар иргэн баяртайгаар уулзцгаая.